Өнөөдөр бүгдээрээ фокаччагээд талах эзгээе. За халуун бүлээн усанд одоо оливын тост зүгийн бол за хөөлгөх давс зэрэг одоо бүх юмудаа хийгээд за бүгдийг сайхан утгана. За гурлан дээрээ бүх шингэн орцуудаа хийгээд спачулагаар утгуул ерөн зүгээр. За зураг маань нэлээ юм шингэн хилцгаатай зураг болно. Үүнийгээ 15 минут өрөөний температурт түр амраана. Амрааж дуусныхаа дараа дахин удаа гаргаж ивж байгаа. За гараа усаар маргаад яг ингээд тал талаас нь ингээд хумээд зураад ирэл зүгээр. За яг түрүүнийхээ процессыг 2 удаа давтаж хийн. За ингээд тэгсний дараа яг гурил маань иймэрхүү хөлцтэй харагдана. За үүний дараа оливын цэцээр нэлээд сайн таслаад за зурмгаа гаргаж ирээд за бас мөн яг ижлэхэн ингээд ийм хумих байдлаар зураад өгнө. За энэ зурмгаа дахин 1 цаг амраана. За амарсан гурил маань нэлээд хөөцөн байгаа учраас яг ингээд гараараа хуруугаараа ингээд димпл одоо хөөс үсгээд за би болохоор энийг олив ойр болон баг зэргийн розмаринаар амталсан. За бэлэн босон зурмгаа овонд 18-аас 24 минут шарна. За гарч ирэхэд бол иймэрхүү байдалтай. Йоо амин царайлаг байгаа зү. Амин гоё. Crunchy. Ийм гоё зүрхэн.